Дэлхийн Монголчууд Эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас асаж байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болж байна. Радион 2 дугаар студиэс хөтлөгч Аргун, хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чанбатнар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хөрөх гэж байна. Өглөөний мэнд Аргунаа сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет имплэг хамтран ажиллана. За мөн кафе Баскучи хамтран ажиллах болно. За өнөөдөр 2025 оны 6 сарын 24-ний өдөр тохиож байна. За өнөөдөр он гараа 155 дахь өдөр тохиож байна. За он тусахад 210 хоног үлдсэн байна шүү. За өргөжлүүлээд Улаанбаатар хотын урьдчилан 5 хоногийн цаг агарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 10 градусын дулаан гэсэн байна. За тэгвэл өдөртөө 19 шөнөдөө 3 градусын дулаан гинэ өдөр бороо орох юм биш үү. Харин маргааш буюу пүрэв гарагт өдөртөө 19 шөнөдөө 7 градус, харин бям гарагт өдөртөө 20 шөнөдөө 7 градусын дулаан бол эрх бям гарагт уян амралтын өдөр өдөртөө 22 шөнөдөө 9 градусын дулаан, харин нэм гарагт өдөртөө 24 градусын дулаан байх нэ. За өнөөдөр бас их сонин өдөр юм байлээ. За 2000 оны 1 сарын 1-ээс 2050 оны 1 сарын 1 өнөөдөр илүү ойрхон болж байгаа өдөр юм байлээ. За. Тэгэхээр бас одоо юу гэх юм 50 он илүү 2000 он саяхан болсон юм шиг надад санагддаг. Гэтэл одоо 2050 он бидэнд илүү ойрхон болж байгаа юм байна. Сонирхолтой юм тий. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээрээ юу юм те 6 сарын 4-нд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярина. За тэгэхээр өнөөдөр дэлхийн World Day of Assistive Technology гэдэг ийм өдөр болж байгаа юм байна. За энэ бол одоо хөгжлийн Монгол руу яг буулгавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих технологийн өдөр гэж хэлж болно. За технологийн хөгжлөөс бол нэрээ бүгд л хүртэх юм да, бүгд хүртэх юм. Үнэхээр гайхамшигтай. Гэхдээ тэр дундаа хамгийн их хүртэж байгаа боломж нэгдэж байгаа хүмүүс юм хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм л да. За Braille гэдэг бол өөрөө нэгэн төрлийн технологи шүү дээ тийм. За энэний ачаар хүмүүс зүгээр л ертөнцтэй танилцаж ном уншдаг болж байгаа юм. За үүний араас одоо бүр технологи хөгжөөд text to speech одоо харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зүгээр л ингээ ярьдаг технологиуд хөгжиж байна. ChatGPT өөрөө ямар ч асуудалгүй ярьж байна. Гэхдээ хамгийн гол нь дэлхийд дээр одоо ийм байна. 2.5 тэрбум хүн ямар нэгэн байдлаар ийм хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн тусалцаа хэрэгтэй байгаа гинэ ийм технологиуд. Гэхдээ энэ хүн болгонд хүртээмжтэй биш байна. Хүн болгонд хүртээмжтэй биш байгаа. Яг тэгэхээр мэдээж одоо хөгжлийн улс орны хөгжлийн ялгаа байна, бодлогын ялгаа байна. За нийгэм өөрөө бас ялгаатай байгаа юм л да. Зарим одоо улсууд бол манайх шиг улсууд бол юм хөгжлийн бэрхшээлтэй ирэх зүгээр л гудамжаараа эвтэйхэн явах нь илүү чухал асуудал болохоор тэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүр тэр чигээр нь орхичод байдаг. Дуу хоолойг сонсдгоо. Нүүдэл нөгөө одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ч гэсэн дуу хоолойгоо хүргэж чадахгүй тэгсгээд бэждэг. Ийм нэгэн бүгдээр амьдарч байна. Гэхдээ энэ болгоныг өөрчлөх технологиуд бол байгаа. Энэ болгоны илүү их хурдцтай хүртээмжтэй болгох. За энэ технологиудаа дэмжих бас юм одоо өдөр юм байна. За энэ өдөр зориулаад. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологи гэхээр бид нэр технологи гэхээр жоохон хол санагдчихэж магадгүй. Гэхдээ одоо хадам дөө бид хоёрын хамтраад эхлээс нэг энгийн хүүхдийн энгийн мөрөдлөгээ төсөл байна л да. Тэр яадаг вэ гэхээр хүүхдийн Монголд гаргүй 50000 хүүхдэд юм байна. Одоо ямар нэгэн гар одоо ийм гаргүй. Тэгэд ууг нь бол бионик гар буюу яг ингээд зориултын гар ингээд хийх боломжтой байдаг. Гэхдээ тэр нь $50,000 дор хаяж төлжиж аав. Тэгэхээр Монголд бол үндсэндээ ямар ч хүртээмжгүй. Тэгэд энэ одоо бионик гарыг ер нь хүртэх боломжгүй гэж бодож байгаа бол бас яг тийм биш. Энэ технологиуд бол үнэндээ тийм хэцүү технологиуд байдаг. За манай одоо ингээд төрийн бус байгууллагын манай хадамдуу хамтарч хагаад өөрөө инженер хүн л дээ. 3D принтер гараад ирсэн. 3D принтерээр зүгээр яг ингээд юунуудын дүрсүүдийн юуг нь дүрсүүдийг гаргаж авч байгаа. Тэгэд өөрсдөө үйлдвэрлээд эхэлсэн. Ийхүү одоо 2-5 мянган доллараар хүмүүст одоо хүүхдэд гар ингээ хийж өгч байгаа тийм. Гар бэлгэлэх боломжтой. Гар бэлгэлээж явж байгаа. Одоо өдгөө бол баг 20-30 хүүхдэд 20-30 хүүхдэд бэлгэлээд ингээ ер нь бол Монголын 50000 хүүхдэд бүгдэнд нь хүрэх боломжтой юм байна. Ийм технологийн ачаар ингээ хүүхдүүдийг ингээ бас дэмжиж явах боломжтой юм байна. Ийм одоо санаачлах жишээ нь хийдэг юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол технологи бол бид нар хайгаад байдаг болохос технологи бол тийм хэцүү биш ээ. Гол нь ийм технологи дэмжих нь чухал юм байна. Ойлгох нь чухал юм байна. Хаана ямар технологиуд байдгийг мэдэх нь чухал юм байна. За ингээд би түрүүн 2050 оны тухай хэлсэн шүү дээ. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 3.5 тэрбум хүн
ийм технологийн тусалцаа хэрэг болно. Энэ одоо тоо өсөж явна. Ягаад тэгэхээр хүмүүс настай болно. Насаа дагаад янз янзын бэрхшээлүүд, харааны, сонсголын олон бэрхшээлүүд ингээд нэмэгдэж явах болохоор энэ технологиг одооноос бэлдэж, одооноос ойлгож нийгэмдээ ингээд шингээж авахгүй л бид нар өөрсдөө нөгөө сонсголын бэрхшээлгүй ч юм уу өөрсдөө харааны бэрхшээлгүй болохоор ийм асуудал байдгийг ерөөсөө мэдэхгүй л яваад байдаг юм. Анзаарахгүй яваад байдаг. Анзаарахгүй. Тэгэд нэг мэдж байгаа л өөрсдөө яг ийм хүмүүсийн чагсаалтанд оронгууд ингээд гадуурхагтаад ч юм уу нийгмийн баг ингээд гадуур нь байгаа юм шиг хүмүүс болоод өрчдөг. Тэгэхээр ийм хүмүүсээ нийгэмдээ шингээх, ийм технологиудын тусламжтайгаар энэ одоо технологиудыг айл болох ойлгож шингээж авах нь маш чухал одоо ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө нийгэмд оруулж байгаа хөрөнгө оруулалт. За хүмүүнлэг хамгийн том хүмүүнлэг үйлдэл гэж болно. Яагаад тэгэхээр би өөрийн нүдээр одоо ингээд хүүхдэд гар хийлгчээд яаж баярлдаг тэр ингээд одоо их тийм юу л гэдэг юм л да тэр чинь сэтгэлийн байнга өвтгдөг тэл нэг дутуу юм шиг мэдрэмж дутуугийн мэдрэмж бол тийм амар байхгүй. Гэтэ яг тэрийг ингээд бэлгэлээд ингээд өгөхөөр хүүхдэд ингээд ертөнцийн нар гин гэж ярьдаг штэ тий. Тэгэж их өөрчлөгдөх боломжтой зүгээр л юм технологи янчаар. За тэгэл ингээд нөө хөгжлийн бэрхшээлтэй магадгүй сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй зүгээр ингээд ойр зургийн дохионы хэлээр ярихад л баярлаж авчдаг. Тэгэхээр тэр нэг юм хамрагдах мэдрэмж тэднээс ингэ нийгмийн нэг хэсэг шүү гэдгийг бүгдээрээ нэг юм шүү дээ тийм. Тэрэндээ ийм мэдрэмжүүдийг технологийн ачаар ийм хүртээмжтэй байгалах ачаар ингэ нэгтгээд авах олон том асуудлыг шийдэх боломжтой харагддаг л да. Ер нь нөгөө хүнийг хамгийн их өвтгдөг зүйл чинь сүргээс гадуур байгаа юм шиг гадуурхагдсан юм шиг мэдрэмж чинь хүнийг хамгийн их өвтгдөг шүү дээ. Угаасаа хувьсэл талаасаа тий нэг юм ганцаараа юм шиг хүч юм шиг тий. Тэгэхээр би яг нөгөө нэг энэ технологи ямар ач холбогдолтой ямар чухал юм бэ гэдгийг нөгөө Стивен Хокингийн киног үзэж байгаад ойлгосон байхгүй юу? Тэр хүн чинь ингээд нээлттэй судалгаагаа бүр ингээд өвдснийхоо дараа бүр юунд орчоод тэрэгцэртээр суусныхаа дараа мэдсэн шүү дээ. Тэгээ эхлээ зүгээр юм энгийн тэрэгцэр дээр явдаг байж байгаад түнд зориулаад бүр яг юм удирдлагатай ийм тэрэгцэр хийж өгөөд тэрэн дээр суусныхаа дараа бүр ингээд үнэхээр чөлөөтэйгээр сургууль руугаа явж чаддаг болсон. Тэгээд өөрчлөгчтэйгээ тэрнийхээ тусламжтайгаар ингээд харьцдаг болсон. Тэгсээр хагаад ер нь бол маш том онлоо нээсэн үү штэ. Тэгэл би тэрийг үзэж байхдаа хүмүүст яг ийм мэдрэмж бүр үнэхээр амар чухал гэдэм байх гэдгийг ойлгочихсон. Харин тийм Стивен Хокинг бол үнэхээр өөрөө бас онцгой гавьяатай, онцгой салдартай гэх юм уу нэр хүндтэй аль хэдийн болж амьдсан байсан болохоор түүнд ингээд технологиуд илүү юм хүртээмжтэй болж чадчихна л та. Түүнээс хэр оргийн хүмүүс ээлэстэй хүмүүс бол ингээд өөрөө ингээ хоолондоо ярьдаг болох тийм боломж байгаагүй. Бараг Стивен Хокинг зориулж одоо ойр хавийн хүмүүс нь хөгжүүлсэн санаж байна. Зориулж хийсэн. Танд зориулаад би ийм санал хийлээ гэдэг нэг инженер аваад ирдэг шүү дээ. Хоёулаа чи нөгөө Хелен Келлер гэдэг охины тухай ярьж ирсэн шүү дээ. Тэр ч бас технологи ерөөсөө л ингээд нэг технологитой хүн зуураад авахаараа л тэр амьдрал тэр ертөнцийг нээдэг гэдгийг бүгдээр харж байгаа. Тэгэхээр ийм технологиуд бол байдаг. Тэгээ хараахан хүртээмжтэй байж чаддаггүй. Хүртээмжтэй байж чадахгүй байгаа нь бид нар магадгүй ийм асуудал байдгийг мэдэхгүй, ийм технологиуд байдгийг мэдэхгүй. Энэ одоо мэдхгүйгээсээ болоод ингээд дунд нь орхигдоод маш олон хүмүүсийн амьдрал огцон өөрчлөгдөж болох боломжтой. Тэр боломжуудыг зүгээр л хажуугаар нөө юу алтан дээр суусан гуйлагч гэж яддаг. Тийм боломжуудын хажуугаар байдал анзаарахгүй ингээд яваад байдгаасаа болтго гэж магадгүй. Ерөөсөө маш тийм асуудал хүндрөхгүйгээр энэ болгоно ингээд шийдэх боломжууд бас байдаг шүү. Гэж ярих өдөр юм те. Shark Tank-аар үзчихсэн юм байна гэсэн байна. Тийм. Нэг Shark Tank-аар орсон шүү. Манай хатам дүү. Тэгээд ингэсэн байна. Даваа сүрэн даваа жаргал тэрэгцэртэй гадуур явхад үнэхээр хүндрэлтэй ямар сандал авцамаар явдаг та гэсэн байна. За Монголд бол за ер нь тэрэгцэртэй байдгүй. Явган явхад бас жоохон асуудалтай тийм байгаад байна те. Тэгээд одоо жишээлбэл автобусанд суух гад тэгэхээр тэр чинь өнөө зориултын тийм тэрэгцэртэй хүнийг оруулдаг тийм одоо ийм шат байх хэрэгтэй юм билээ шүү дээ. Тэр чинь автобус болгонд байхгүй гэх мэтчлэн. Тэгээд тэрийг чинь өргөөд ингээ автобусанд суулгана гэхээр өдөр болгон зорчих бол үнэхээр хүндрэлтэй. Өдөр болгон зорчиж чадахгүй байна гэдэг чинь өдөр болго ажилдаа явж чадахгүй л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. За тэгэд би ямар ч хэлсэн ямар технологиуд байдгийг зүгээр товчхон дурдаад үе. Саяны одоо жишээ нь хэлдэг бол одоо бионик гар бол бас л нэг технологи. За энэ бол хүртээмжтэй болох бүрэн технологиудын нэг юм байна. За сүүлд бол одоо ингээд хөгжөөд хүний нүдийг дагаж ингэж нэг мэддэг мэдээллийг дамждаг ийм технологиуд бас хөгжиж эхэлж байна. Энэ бол магадгүй гар хуруу янз янзын бэрхшээлтэй хүмүүст бол одоо мэдээлэл авах, ярих ингээд бас хэрэгтэй. За ер нь бол энэ сонсголын аппаратууд бол супер хөгжиж байгаа юм билээ. За одоо түрүү манай цэгийн хэлсэн ээлэстэй хүн эндээсээ хоолой гаргаж чадахгүй байгаа хүмүүсийн хүртэл яриг нь гаргаж болж байгаа ийм технологиуд хөгжсөн. За тэгээд хоолойны одоо яриа сонсох чадвар
ороод бол хиймэл оюунууд агаад бүр супер хөгжсөн байна. Тэгэхээр магадгүй таны мэддэг хүн ийм технологи байдгийг мэдэхгүй харааны бэрхшээлтэй хажууд ч хүн байгаа юм биш үстэй. Энэ хүмүүс зүгээр л яг тэр боломжийг нэгэд өчгөд тэгээд ертөнцийн алсах юм биш үстэй тийм. Энэ тухай өнөөдөр бодож. Намайг бүр жоохон байхад нөгөө Монгол тийм сонсголын аппарат гэдэг юм айгүй ховрбайсан байхгүй юу. Тэгээ манай найзын манай эгчийн найз нь сонсголын бэрхшээлтэй. Тэгээ гадаадаас ингээд амар өндөр үнээр ийм сонсголын аппарат зүгээд тэгээ тэр хүний ярьжсэнийг эгч надад ярьжсэн байхгүй найзынхаа ярьжсэнийг би зүгээр сонсголын аппарат зүгээд мод сэрчигнэхийг сонсох надад бүр амар жаргалтай байсан гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэл би тэрийг сонсоод бага бахта бүр ингээд амар шар ус босч ийсэн. Бид нар чинь ингээд зүгээр л сонсдог өдөр тутамдаа сонсоол ингэж байгаа учраас энийг тоодгүй юм байна. Гэтэл яг ингэ сонсголын бэрхшээлтэй хүнд мод сэрчигнэж дуурах хүртэл тийм амар хаз жаргалыг бэлгэлж болт юм бах таа гэл айгүй гоё мэдрэмж байсан. Хоёулаа нэг дэлхийд өнөөдрөөр бас хэд хэдэн нэвтрүүлэг үзүүлжсэн сан чинь зүгээр өмг ялгадаг хэмшил зүгээд 50 настай хүн тэрийг харж шоконд ороод өөлөд. Тэр бас ассистив технологи бас. Тэгэл тэр чинь тэр жижигхэн технологи л хүний ертөнцийг зүгээр ингээд тис хөндлөм өөр болгодог тийм жаргал бэлгэлдэг ийм боломжууд байгаа шүү. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн өнөд мөчүүдэд бид хамт байна ураа те интернет тэмдэг хамтран ажиллаж байна. За энэ бол яалтчгүй гэр бүлийн хувьд бол үн цэнтэй мөч мөн байдаг. Энэ юу гэхээр интернет тэмдэг жирэмсний хяналт сургаалт төрөлт төрсний дараах совилал асаргааг цогцоор нь үзүүлж байгаа юм билэ. За жирэмсний хяналт гэдэг ойлголт бол өстой үнэхээр чухал байдаг. Энэ хяналтанд яг юу олох, цаашдаа яах, эрсдлээс хамгаалах, за жирэмсний энэ явцыг удирдах гэсэн ийм үнэхээр сайн одоо багийн менежмент хэрэг болдог нэгдүгээр шүү дээ. Дан ганц 2-3 эмч байхаар надад жоохон хүртээмжгүй санагдсан байхгүй юу? Ер нь бол ингээд талын эмчнэр байх хэрэгтэй. Жишээлбэл зөвхөн ураг ингэж нөгөө юу яхаас гадна ургийн хөгжлийг тодорхойлохоос гадна бөөрийн эмч бас баймаар шүү дээ. Жирэмснээс шалтгаалаад ингээд миний бөөрөнд яг яаж ийн. Тэгээд зүрхний эмч бас баймаар байгаа байхгүй юу? Мэргэжлийн жирэмснээс болоод миний зүрхэнд яг ямар ачаал ирж ийн гэдэг ч юм уу те. Тэгэхээр ийм цогц менежментийн баг ажилт юм билэ. За тэгээд дээрэс нь сургалтыг орно гэж байгаа юм аа. Энэ сургалт бас үнэхээр чухал. Би яг ингээд нөгөө сургалтын сайн хамрагдаад зөв ингэж нөгөө дүүлснийхээ ачаар амар хурдан төрж исэн бохгүй юу? 5 орон дээр гараад 5 минут болоод төрцөө. Тэгээд яг тэгж төрснийхөө дараагаар энэ сургалт чинь айгүй чухал юм байна гэж ойлгосон. Тэгээд энэс гадна төрсний дараах асаргаа совил энэ мэтчлэн зохицоор нь шийдэж байна. За ямар ч хэлсэн би дахин хэлж байгаа. Би бол огноо интернетэд хүлээж авсанд бол маш сэтгэл хангалуун байдаг. Зөв сонголт хийжээ гэж одоо хүртэл бүрэн дүүрэн итгэлтэй байдаг шүү. Тэгэхээр та хэрвээ гэр бүлийн үнэт мөчүүдээ хаана одоо хүүхдээ хандруулахыг шийдэж хэмжээгөө бол интернетийг санал болгож байна. За интернет бол бүгд байрлалыг нь бол мэдэх байх юм. Апугийн үйлдвэр байдаг шүү дээ. За яг тэрний хажууд нь өөр ингэсэн байртай интернет тэмдэг гэдэг хатна хаягтай байгаа. Утсаар хамгийн гол нь холбоо бариад зөвлөгөө аваад цагаа захиалаад боломж байна уу гэд яриад явах хэрэгтэй. Утасны дугаарыг та бүхэн тэмдэглээд аваарай. 77 техник 11 юм байна. 77 техник 11. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн үнцэнтэй мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаар интернет тэмдэг хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За түүхэн төрсөн алдартай хүн өнөөдөр хэн төрсөн бэ гэхээр 2024 оны үндэсний их баяр наадмаар манайд гаднаас хүмүүс айлчилсан. 2000 яг түрүү жилийн тийм. Бутаа усны цог жахланд хаан жигмэ гэсэр намжил ванчо гэдэг энэ хүн гэр бүлийн хамтар айлчилсан шүү дээ. Жигм ванчиг гэдэг л үү нэг тийм. Жигм ванчиг гэдэг. Бид нар нөгөө нэг жигмэд гэж бас хэлээд байгаа. Жигмэд гэсэр намжил гэж товчоор хэлж илээ. Төв дээр эн чинь нөгөө нэг арай өөрөөр бичигдэж байгаа ч гэсэндээ ерөөхдөө төстэй учраас бид нар ойролцоогоор дуудаад байгаа. Тэгээ өнөөдөр түүний эхнэр болох Дорнийн Кэт Миддлтон гэгддэг Жисүн Пимагийн төрсөдөр юм байна. Гэргийнхэн төрсөдөр гэсэн үг. Үнэхээр үзэсгэлэнтэй гайхалтай эмэгтэйсэн шүү дээ. Мэдээлэл үлдэж явахдаа гэлстэй. Үнэхээр шин мэдээлэл олж аваад сонирхолтой байсан. За нэг олсон хамгийн сонирхолтой мэдээлэл гэдэг юм бол 14 дугаар Далай ламын дүүн юм байна. Төрсөн дүүн юм байна. Юу гэсэн үг юм бэ? Харин тий би бүр гэд ертөнц ямар жижиг юм бэ? Төрсөн дүүн юм байлээ. Одоо дээрхэн гэгэн данзан жанц гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ хүнийг төвдийн ээж гэж нэрлэдэг гинэ. Яагаад гэхээр түүний хүүхдийн төлөө олон жил буйны үйл хийсэн гавьяатай холбоотойгоор нэрлэдэг. Тэгээд нэрийг нь болохоор Жисүн Пима гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн Жисүн гэдэг нь төвдөр бол хүндэт гэсэн юм утгатай цол юм байна.
За түүний хувьд болохоор дэлхийн хамгийн залуу хатан гэгддэг. Тэгээд 1990 оны 4-р сарын бишээ 6-р сарын 4-нд Бутаны нийслэл Тимпу хотод язгуурсны гэр бүлд төрсөн. Өнөөдөр 35 нас хүрч байгаа. Тэгээд айлын 2 дахь хүүхэд доороо 3 дүүтэй юм байна. За тэгээд нөгөө нэг хамгийн залуу хатан гэдэг нь одоо титэм зүүсэн төрийг төлөөлдөг хатан гэдэг утгаараа дэлхийн хамгийн залуу хатан зүй ёсоор тооцогддог. Ер нь бол бид нэр түрүү жил ирэхэд нь ямар үзэсгэлэнтэй юм бэ гэдгийг харсан шүү дээ. Гайхалтай үзэсгэлэнтэй мөртлөнгөөс үнэхээр сайн боловсрал эзэмсэн юм хат юм байна. Бас уу. Амар боловсралтай. За, энэтхэг суралцаад дараа нь 2008 онд Лондонд сэтгэл судлал, урлагийн түүх, олон улсын харилцаагаар суралцсан. За ингэж суралцахаас өмнө Бутан энэтхэгтэй боловсрал эзэмсэн байсан. Тэгээд хүүхэд байхасаа л ер нь айгүй авьяастай юм билэ. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн ахлагч хийдэг байсан. Бүр спортын авьяастай. Бүжгийн дугууланд хичээлдэг байсан. Ядаргаатай нэ. Жохон шил татаж гэлж. За бүр зарим их сурвалжууд хамтлагт дуулдаг байсан гэдэг шүү. Бас дуулна. Бүр үнэхээр авьяастай юм билэ. Тэгээд англи, хинди хэлтэй түүх, газар зүй эдийн засаг судалчихсан зураг дуртай авьяастай ийм охин байсан юм билэ. Бүр багасаа л үнэхээр яг боловсролын төлөө явсан гэх юм уу. Тэгээд хатан хаан болон хатан хоёрын танилцсан түүх их сонио. За ингэсэн байна. 7 настай байж энэ хоёр. За одоо үгүй насны зөрүүтэй шүү. Одоо манай өнөөдрийн ярьж байгаа Бутаны хааны хатан болох энэ гэргийн 7 настай байсан гэсэн. Жицүн Пема гэд. За тэгээд 7 настай таах ирээдүйн нөхөр Бутаны 5 дахь хаан Жигмэд Гэсэр Намжил Ванчук гэд энэ хүнийг харсан байгаа. 1997 оны үйл явдал та тэгээд гэр бүлийнхаа уулзалтан дээр ингээд уулзалт болоод энэ хоёр өдөржингөө хамт тоглосон гинэ. Тэгээд 7 настай охин ингээд цэцэрлэгт ингээд зугаалаад явж исэн чи өөдөөс нь ирж исэн залуу ирэх харангуйта би 10 жилийн дараа тантай заавал хоригдлаа гэж хэлж өгөө авсан юм байна. Гэрлээ. За хэдэн насны зөрүүтэй ер нь? За яжаараа хараатгая. Энэ хоёр 2011 онд хурмаа хийсэн. Тэгэхэд хатан 31 нь 10 насны зөрүүтэй юм байна. Хаан 31 настай байсан, хатан 21 настай байсан юм байна. Тэгэхээр 10 насны зөрүүтэй. Тэгэхээр 7 настай охин 17 настай залуу дээр ирэнгүүтээ би тэнтэй 10 жилийн дараа сунаа гэж явсан байх нь шүү дээ. Тэгээд охин яг 10 жилийн дараа нөгөө нэг тэр хоёрын хамгийн анх таарлаж исэн цэцэрлэг түрээлэнд ингээ алхаа явж исэн юм байна л да. Тэгсэн чинь урдаас нэг ийм танихгүй залуу гарч ирэнгүүтээ чи надтай 10 жилийн өмнө яг энд таарлахдаа надтай гэрлэнэ гэж хэлснээ санаж гин үү гэж асуусан юм байна. Тэгээ ингэж асуусан хүмүүс Бута улсын хаан байсан. Одоо долоодод юу вэ? Хоцготой амлсан байх гэдэг одоо санахгүй тэгээд яаж болов? За ингээд 14 жилийн дараа буюу 2011 оны 10 сарын 30-нд 31 настай хаан 21 настай жицүү нар уламжлалт эртний ёс жаягаар тус орны хамгийн ариун шүтэн газар болох цайз сүмд хөрмөлсөн. За тэгсэн чинь энэ Бутаны хаан ч өөрөө Оксфордод боловсрал эзэмсэн айгүй боловсралтай хүн юм байна шүү дээ. Бас. Тий. Тэгээд энэ хоёр хөрмөө хийж байгаа хосын хөрмийг 700 мянган хүн амтай Бутан бүхэлдээ 3 өдөр тэмдэглэсэн гэдэг. Бүхлээр шүү дээ. Уус бүхлээрээ 3 өдөр тэмдэглэсэн. Тэгээ бүх хотууд нь баяр ёслол болоод, бүжиг болоод, багт наадам болоод 1500 гаруй гадаадын жигчээ ирсэн. Тэгээд 50 мянга гаруй Бутан иргэд цугларсан гэдэг юм билээ. За тэгээ мэдээж энэ хоёрын нөгөө хормыг ингээд дэлхийд даяар ингээд юу нэзтэй сурвалжлал нэзтэй. Тэгсэн чинь энэ үйл явдал болохоор Бутаны түүхэн дэх хамгийн том медиа арга хэмжээ болж үлдсэн юм түүхтэй гинэ. Улс орноор баярлсан байхад. За тэгээд хаа нөгөө хурмаа ихээс өмнө ард түмэндээ ирээдүйн хатан хааныг танилцуулна шүү дээ, тийм. Танилцуулалтаа хэлсүүг нь аюу гоё юм байл л дээ. За ингэсэн. Жицүн Пема бол үзэсгэлэнтэй, ухаалаг, дэгжин боловч хамгийн чухал нь хувь хүнийхээ хувьд сайн хүн. Хатан хааны хувьд ард түмэн эх орондоо үйлчлэх чин зөргөө тууштай баримтлах хүн. Би баг байхын сайхан сэтгэл, зан чанараараа халуун дулаан, элдэг зөөлөн байсан учраас ард түмэндээ үйлчлэх мэрэгэн ухаантай ийм хүнийг би сонгож олж харсандаа үнэхээр их баяртай байна гэж хэлсэн юм билээ. Ингэж танилцуулсан гэсэн үг л дээ. За тэгээд Жицүн Пема 2016 онд анхны хүү Жигмэд Намжил Ванчукийг Намгил Ванчукийг за дараа нь дахиад 2 хүү төрүүлсэн нийтдээ 3 хүүтэй юм билээ. Тэгээ энэ хүн бол үнэхээр улс төрийг төлөөлдөг, улсын төрийн өмнөөс олон шийдвэр гаргадаг, үнэхээр
боловсралтай гэдэг нь хийж байгаа ажлаас нь харагддаг. За жишээлбэл Бутаны улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг хийдгээ. Хин бэ хүүхэд нүү? Үгүй ээ. Жицүүн Пэма. Өнөөдөр ярьж байгаа гол дүр маань. За. Бутаны хатан маань. За ингээд энэс гадна нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн элчээр ажилладаг. За мөн Бутан улсын хааны нийгэмлэг, байгаль хамгаалах төрийн бус байгууллага, хог хаягдлын менежментийн асуудлыг хариуцсан ажиллахаас гадна эзэн хааны дэмжлэгтэй байгуулагдсан чадварлаг Бутан гэдэг юм нийгэмлэгийн тэргүүнийг бас хийдэг, тусгай хэрэгцээ түүхтүүдтэй ажилдаг, бөөрийн сангийн ивент тэтгэгч гэдэг ингээд улс орны томоохон байгууллага, засгийн газар одоо сангуудтай хамтарч ажиллаж ивент тэтгэж удирддаг ийм чадварлаг эмэгтэй байх нь. За анх цагийн ертөнцөнд орж дэлхийн улсын тэргүүн хадагтай нараас үзэсгэлэн гоогоор тасарсан бүсгүй дээ гэсэн байна. Үнэхээр үзэсгэлээ. Би түрүү жил ирж яхад ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж харж байсан. Одоо нэг сүүлийн үед ингээл гадны ийм гой эмэгтэйнүүд харахаар чи нэг л тийм бис засалд орсон эсвэл уруулаа томруулсан гэдэг ч юм уу тийм нэг юм харагдаад байгаа шүү дээ тий. Гэтэл энэ хүн ер нь ингээд байгаа нэг тийм цаанаасаа маш гоё эрхэмсэг харагдаж байна. Би бас тэгж бодлоо. Түрүүн энэ хувцалтай одоо яг ингээд энэ хоёр чинь ер нь хаан ч гэсэн амжил онч ч гэсэн нэг тийм муугу залуу бах те. Бас манай бүсгүүчүүд крашлаад исэн санаж байна. Мэдгүй. Үгүй юу. За ямар ч сан хаан ч гэсэн бас нэлээд тийм эрхэмсэг хэнцэр ийм залуу. За ингээд энэ хоёр бол одоо яг Азийн яг хаадын гэр бүл ямар өдөө гэдэг төлөөлж байгаа бараг цорын ганц цөөхөн улсуудын нэг нь болж хуурж ах шиг байна л да. Бид нар бол одоо хаадын гэр бүл гэхээр дандаа барууныхан одоо юу англи ч юм уу те юугаар одоо дайн маань тиймэрхүү газруудаар баримжаалж авах бол яг Аз хаад одоо эрхэмсэг гэх юм уу одоо энэ язгууртнууд ямар харагдаж болох вэ гэдгийг хамгийн том урдаа барьчмаар жишээ бол энэ хоёр л юм байна л да. Уг нь бол Бутаж их жижигхэн улс санаж байна те. Хөөе энэ дээр нэг залруулга хийе. Түрүү нөгөө Далай ламын дүү гэсэн шүү дээ те. Тэгсэн чинь Далай ламын төрсөн дүүтэй нийжлэх нэртэй юм биш үү? Тийм учраас мэдээлэл дээр гарч ирээдсэн юм байна. За дэмжин ажиллагч Гэлс танилцуулаад хий. Манай нэвтрүүлгийг Корега дэмжин ажиллаж байна. За хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо хэлбэр болсон Корега тань хиймэл шүдтэй холбоотой дараах зөвөртэй бол тань хэрэг болно. Тогтоц муутай, сайн наалддаггүй байх, бойлонд даралт өгдөг, за эвгүй мэдрэмж төрүүлдэг бол Корега хиймэл шүдний төрөлхийг хэрэглэх хэрэгтэй. Хиймэл шүдний төрөлхлөг Корега нь хазалтын хүчийг 38% нэмэгдүүлнэ. За энэ бүх хиймэл сангуудаар болон EMR номингийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Төрхлөг хиймэл шүдийг 8-аас 12 цаг барьж бүтэн өдрийн турш дуртай хоолоо дураараа идэх боломжийг бий болгоно. Корега манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаа. Баярлаа. Японд супер од штэ гэсэн байна. Japan Superstar штэ гэсэн байна. Үнэхээр гайхалтай сайхан төрхтэй эмэгтэй. За Бутан бол бас их сонирхолтой улстай. Дэлхийд бас их олон юмараа бусдаас их өөр байж чаддаг гэх юм уу. За хамгийн мэдээж хэрэг хүмүүсийн онцлог анхаарлыг татдаг нэг сэдв бол ад жаргалын яам гэж тусдаа яам гэдэг. Тэгээд ад жаргалаар улсынхаа хөгжлийг үнэлнэ гэж тооцоод байдаг. За одоо ер нь бол дэлхийн чиг баримжуул хүний хөгжлийн индекс буюу 3 үзүүлэлтээр л хэмжиж байна л да. Нэгдүгээр эдийн засаг хэр их жилд дунджаар орлого олж байгаа. За дундаж наст хэрэг. За тэгээд одоо бичиг үсэг тайлэгдэлт хэд вэ? Энэгээр бид нар ингээд за бид нар ер нь хөгжиж гин үгүй хэмжүүр хэрэгтэй шүү дээ. Бид нар хөгжиж байгаа мó хөгжихгүй байгаа мó. За нэг олон барилга барьцныг бас яг хөгжих гэж хэлэх үгүй гэдэг ч бас тусдаа шүү дээ. Бутан бол энд бол маш өөр ингээд зоригтойгоор өөр ингэсэн байр сууриа илэрхийлж чаддаг улс. За бид нар бол эцсийн дүндээ мөнгө чухал биш ээ. Мэдээж хэрэг ажиргалтай байхад мөнгө чухал бол тэр энэ ажиргал гэдэг ойлголтод орж л байгаа. За ингээд ер нь эцсийн дүндээ бид нар ажиргалтай байх хэрэгтэй. Яаж ажиргалтай байх вэ гэдэг энэгээрээ бид нар хэмжнэ улсын хөгжлөг. Зарлцсан тусдаа яамтай улс. За бас их сонирхолтой тий. Тэгээ Бутаны нөгөө төрийн талбай нь бас айгүй сонирхолтой байгаа гэдэг санагдаад байна тий. Тийм энэ чинь мянган юуны тэнгэрийн юу байлаа луу хичээл нэг тийм нэртэй санаад байна тий. За Бутан бол 38 мянган км квадрат юм байна. Манай аймгаас жижигхэн газар нутагтай. За ихтэй юугаар онцлог вэ гэхээр Бутан нийт газар нутгийн 91% нь ой буюу Азийн улсуудаас хамгийн их ойтой ууланд байдаг. Тэгэхээр хамгийн их ойтой улс гэдгээр бол алдартай. За
нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн харин нэлээд өндөр болсон юм ба штэ. Ядуу байдаг санаад байсан чинь одоо л 14 мянган доллар. Сүүлийн үед нэлээд хөгжлөн нэмэгдээд байгаа юм гэсэн шүү тий. 14 мянган доллар гэж штэ. Саруу сараа ингэсэн байна. Бутан явахыг мөрөөддөг штэ. Өдөрт нэг хүний зарцуулах үнэ нь $1200 орчим хавцаа байсан баха гинэ. За хүн ам нь бол 770 мянган байна. Тийм 700 мянга орчим гээд мэдээлэлдэр байсан. Тэр манай Улаанбаатарын тал. Яа, Бутаны ирчүүдийн бараг тал нь дорж гэдэг нэртэй гэж байна. Оо тийм үү. За түүний талаар мэдээлэл ингээд дууслаа. Хэдүүлээ дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл рүү оръё. 6 сарын 4-нд за бүгдээрээ бас Азиас холдохгүй юм байна. 6 сарын 4-нд дэлхийд дахин цочрдсон үйл явдлыг бүгдээрээ сонсч ирсэн. Энэ бол 1989 он. Аль улсыг санаж байна уу? Санахгүй. За 1989 оны 6 сарын 4 бол Тяньаньмэний талбай дээр аимшигт үйл явдал болж исэн үг. Азиас холдохгүй гэх тийм байна л. За би энэ сэдвийг бүгдээрээ ярихаас өмнө нэг ийм цэцгээс асуулт байна. Ер нь бүгдээрээ орлогын хувьд баян ядуугийн ялгаа бага нь чухал юм уу? Ер нь ингээд нийтээрээ улс орон хин баян нь тасрахаа хөгжөөд чөлөөтэй ингээд хөгжөөж явах нь чухал юм уу? Миний бодлоор зүгээр тэрийгэ нотолж яаж ямар аргаар баяжж байгааг гэдэг мэдэх юм бол яг шударгаар гэж одоо бүгд ингээд утап тухай ярьж штэ шударгаар ингээд хөдөлмөрлөд ингээд хөгжөөж явах нь чухал эсвэл баян ялгаа хит хос ялгаа шударгаар хөдөлмөрлөө явах нь айгүй чухал штэ. Чухал бах те. Гэхдээ энэ сэдв ер нь бол ийм нөгөө юу юм их эртний. Ерөөсөө л одоо Карл Маркс, Фридрих Энгельс нар яагаад альч нэгэнд байсан. Ерөөсөө энэ тасарч болохгүй бүгдээрээ адилхан дундаа хөгжихгүй бол нэг нь тасарч болохгүй нэ. Ягаад тэгэхээр юу гэдэг хөрөнгө гэдэг өөрөө яг одтой адилхан. Хөрөнгө их цуглуулах тусмаа тэр хөрөнгө өөрөө бусад хөрөнгүүдийг татчихийдэг гэх юм уу? Од бол ингээл маш их таталцлын хуулиар бол хөрөнгө нь их байх тусмаа улам их хөрөнгийг татаад тасраад эхэлдэг. Ийм одоо жамтай гэх юм уу? Тэр капитал гэдэг одоо Карл Марксийн ном байдаг. Энэ өөрөө капитал хин нэгэн хөрөнгөтэй болчоор л капиталгүй байгаа хүмүүсээс тасраад эхэлж. Яг тэгэхээр капитал гэж юу юм бэ те? Капитал гэдэг чинь би өөрөө хөдөлмөрлөхгүй байжгаад зүгээр л хөдөлмөрлөхгүй байжгаад мөнгө олоод байх боломжтой, амьдрчих боломжтой. Тэр одоо ингээд хөрөнгийг капитал гэж нэрлэж шүү дээ. Өөр тийжиж боломж. Харин одоо манайхан бол яг нэг залуучуудын мөрөөдөл яг тийм болчиход байна те. Нэг бизнес босгоол тэрнийхээ төлөө явж байгаа л тэгэл тэрнийхээ ашгаар ингээл ер нь бол ингээ хөдөлмөрлөхгүй байж байгаа л ингээл мөнгө олоод авах сонирхолтой болсон юм шиг санагдаад байна. Капиталтай болохыг л ерөөсөө мөрөөдөж байгаа гэсэн үг те. За капиталист нийгэм учраас аргагүй. Гэхдээ энэ бол бүр дэндүү хол тасарчсан. За тэгээд эргээд нөгөө капиталтай хүмүүс чинь яг хөдөлмөрлж байгаа хүмүүс чинь улс төрдөж оролцож амжихгүй, юунд ч оролцож амжихгүй одоо шийдвэр гаргалтанд оролцож амжихгүй зүгээр л өдөр тутмын мөнгөө ингээл олоож явж хахад хэсэг хүмүүс нь бүр тасраад улам өөрсдийнхөө бизнесүүдийг баяжуулах нөхцлүүдэд ингээл тулгаад залгаад гэж хэлэхэд болно. Залгаад эхлэнгүүт ингээд за ерөөсөө энэ капиталист нийгэм бол бүтэхгүй юм байна. Ийм учраас бүгднийг тэгшдэх хэрэгтэй. Бүгдээр ингэ эрх тэгш гэх юм уу хүчээрч болохоо тэгшдэх хэрэгтэй гэдэг санаа бол одоо зүүнний үзэл гэж нэрлэдэг байгаа. За энэ одоо улс төрийг бол хооронд нь дуртар нь бол зүүн баруун гэж ялгаад байгаа нь энэ эдийн засгийн бодлого дээр ямар арга хэмжээ авах вэ гэд гол ингээд зангилаа хэсэг нь чи эдийн засгийг бүгдээрээ мөнгийг ингээд гоё тэнцвэртэй хуваах гэж оролдоод байх юм уу? Бас энд чинь орхигдоод байгаа хэсэг хүмүүсээ эдийн засгийг ч гэсэн оруулаад нийгмээрээ хөгжиж явах юм уу? Эсвэл ингээд чөлөөтэй өршөлдөх боломжийг нээж өгөх юм гэдэг энэ дээр одоо гол ялгаа нь гарч ирээд байдаг. За мэдээж хэрэг капиталист нийгэм гэдэг бол өнөөдрийн бидний баялагийг бүтээсэн юм нийгэм мөө. Нөгөө төлөлт нь бол мэдээж хэрэг нөгөө яриад байгаа коммунистууд байгаа шүү дээ. За тэгэхээр 1949 онд бол хятадын иргэний дайнд бол коммунист нам ялсан. За энэ коммунизм бол ер нь бол юм байт юм цэг юм. Залуу хүүхдүүд бүгдээр залуудаа зүүн талын үзэлтэй байдаг юм байна. Яг тэр ядуу байгаа учраас гэх юм мөнгөгүй байгаа учраас үгүй тэгшд байх хэрэгтэй шүү дээ. Энэ судраг биш шүү дээ. Энэ статистик юм ярьж штэ тий статистик юм ярьж байгаа. Насны явахын хэрээр баруун талын үзэлтэй болдог. Ер нь бол зүүн талын үзэл буюу энэ шудраг биш байна. Бүгдэнд нь хүртээмжтэй байх хэрэгтэй гэдэг үзэл илүү ноёлдог хэсэг нь бол залуучууд. Энэ илүү их тэгж ноёлдог үздэг юм байна л да. За ингээд ер нь бол яагаад коммунист нам одоо юу гэх юм ягаагүй шалтгаан хөгжих нь удаан байдаг шалтгаан ерөөсөө л өрсөлдөөн байхгүй. Коммунист гэдэг үзэл суртал дээр биш. Ерөөсөө л энэнийг хийхийн тулд нэг намл байх хэрэгтэй гэдэг номлол дээр одоо 20 дугаар зууны коммунизмын урсгал ингээд бий болсон гэж хэлж болно. За ингээд энэ урсгал дээр
одоо энэ коммунизмын энэ урсгал дээр одоо бий болсон олон улсууд байгаа шүү дээ тийм. Тэднээс нэг нь зөвлөлт холбоот улс сайн за хятад байна. Куб байна. За гол яагаад ингэ хөгжихгүй байна? Өрсөлдөөн байхгүй болчихчих. Төрийг ингэ солиод ингэ явж явах тийм механизм байхгүй болчихороо сүултээ ялцардаг гэж бас хэлж болно. Өрсөлдөөн нь гоё шүү. Өрсөлдөөн дээр л одоо бид нар жишээ нь яг өрсөлдөөн байсан болохоор л Орос одоо зөвлөлт холбоот улс Америкийн нэгдсэн улс хоорондоо өрсөлдөөл сансарт хүмүүсээр одоо саран дээр хүртэл хүмүүс алхаал ингээл өрсөлдөөн дээр бүх юм байж исэн. Харин таан ч төрийн систем өөрөө ингээ өрсөлдөөнгөө болчоор асуудалтай байдаг. За ингээд ерөнхийдөө за Мао Цзэдун хятадын том одоо удирдагч байжгаад олон асуудал үүсгэсэн. За хамгийн олон түүхэнд хамгийн олон хүн өсөж алсан хүний тоонд ороод идэг. За ингээд ер нь хятадд нэлийн асуудалтай байжгаад нэг том лидер гарч ирсэн. За тэр хүний нэр бол Ху Яобан гэдэг энэ хүн байна. За Ху Яобан яадаг вэ гэхээр 1982 оноос 1987 оны хооронд Хятадын коммунист намын төрийн ерөнхий нарийн бичгийн даргаыг хийжсэн. Хамгийн том албан тушаалуудыг хашиж исэн энэ хүн 5 жилийн хугацаанд юм байна. 5 жилийн хугацаанд хашиж байхдаа яасан бэ гэхээр оюутнуудад чиглэсэн бодлогыг одоо их зөөлөн хандж исэн гэсэн. За оюутнууд ингээд дургуцтай илэрхийлээд чагсаалаа илэрхийлэнгүүт нь тэрийг нь тийм ногчон дарахгүй, үүсэхгүй, сонсох гэж хичээдэг байсан. За ийм болохоор оюутнууд тэр түүнд их хайртай болсон байсан юм байна. Юу гэсэн үг гэхээр за ер нь бол бид нар шинжлэгдэх юм байна. Энэ нийгэм өөрчлөгдөх юм байна гэж итгээд итгэл хэлсэн байсан. Гэрэл харагдаж эхэлээд дээ шүү дээ. Гэрэл харагдаж эхэлжсэн. За гэхдээ эн чинь одоо намын солих гол шүү дээ. Нам солихоос өөр аргагүй учраас Ху Яобан сүүлдээ нам дотроо дэмжлэгээ алдаад 87 онд одоо энэхүү нарийн бичгийн даргаасаа бууж исэн. Тэгээ 89 онд түүнийг одоо хятадын төрийн дээд хорооны политбюро гэдэг хорооны хурал дээр хамгийн дээд одоо хурал дээр буруу шаагаад яг энэ хурал дээр зүрхний шигдээс болж исэн. За ингээд гинт 1989 оны 4 сард одоо Ху Яобан гэдэг энэ олон хүмүүсийн одоо найдвар гэж бодож ирсэн өдөртөгч нь ингээд нас орсон. За үүнд нь гашуудах гад одоо талбай дээр хүмүүс баг багаар оюутнууд гашуудлаа илэрхийлэх гээд ирсэн. За энэ гашуудлаа илэрхийлэх цугласан цуглаан нь Яванда ийм эсэргүүцлийн чагсаал болж өрсөн. Энэ хүн одоо ингээд Тяньаньмэний талбай дээр 1 сая хүмүүс цугласан байсан гэж ярьдаг. За одоо бүр ингээд цас доошоо уруудуулахаар ингээд улам томроод идэг. Бүр ингээд арга хэмжээ авахд хүртэл хэцүү, зогсоохд хүртэл хэцүү ийм одоо болж өрсөн тийм. 1 сая гэдэг чи ямар их тав вэ? За манай нэвтрүүлэгтээ Кафе Паскучи хамтран ажиллаж байна. За Кафе Паскучи брэнд 3 дахь салбараа Инканто оргил супермаркетад нээх гэж байна. Жинхэнэ Итали кофений амтыг та илүү оройс илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой болсон байна. 1983 онд Италийн Монтечерино гэдэг ийм хотод үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр одоо дэлхийн 25 гаруй улсад 600 гаруй салбартаагаар үйл ажиллагаагаа явуулж явах нь байна. За тэгээд ийм гоё одоо франчайз гэх юм уу те Монголд орж ирсэнд аюух баяртай байгаа. Кафе Паскучигээс Итали амтыг мэдрээрэй гэж байгаа. За энэ болохоор кофенууд бол үнэхээр супер амттай. Энэ бол тусдаа тэнд яриад ах юм байхгүй гайхалтай амттай. Тэгвэл нөгөө нэг дагалдах нөгөө ийм кекнүүд байдаг шүү дээ. Бүтээгдэхүүнүүд тэдний бүрөөсөө үнэхээр супер юм шиг байгаамаа. Би зүгээр рил үзсэн юм аа. Нэг хоёр охин ингээд эднийд очиод амар олон бүтээгдэхүүнүүдийг сахиалж байгаад ингээ амтлахаа хийгээдсэн байхгүй юу. Тэгэл би нэгдүгээр гаднах өнгө үзэмж нь ямар гоё юм. За хоёрдугаар тэр хүмүүс идэж байгаа реакц ямар гоё. Энэ угаасаа амар тасархай юм байна гэж хэлсэн. За ер нь кофений соёл гэдэг ийм одоо эспрессо ч юм уу макиато эднээс бүгд Италиас гаралтай. За Италиуд ер нь яаж тансаглахыг мэддэг арга юм аа. За тэр нийтж байгаа зайрангаас авахуулаад идж байгаа амтангууд нь хүртэл соёл нь хүртэл үнэхээр өөр байдаг. Амттан дээр бүр угаасаа арай онцгой юм гоё амтыг мэдэрдэг арт юм шиг байгаа. Тий ер нь нэг тийм гооц мэдрэмж нь дуулсан. Тэгээ юмыг идэхдээ хүртэл нэг юм тансаглах яаж илүү гоё болох вэ гэдгийг мэддэг гэх юм уу? Манайхаар одоо жоохон маялах юм аа да. За тэгэхээр нээлттэй өдөр хүрэлцэн эрхийг та бүхнийг урьж байгаа шинэ салбартаа урьж байна. Facebook нь бол Паскучи Монголиа гэсэн латинаар бичээд байгаа. За 70 1883 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. 70 1883. Манай нэвтрүүлэгтээ Кафе Паскучи хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өргөлж байна. 1989 оны 6 сарын 4-нд бүгдээрээ Тяньаньмэний талбай руу очиод юу болсон тухай үзэж байгаа. За ер нь бол ийхүү бослого болж эхэлсэн. Эсэргүүцлийн жагсаал болж гисэн. За ингээд нэгэнд одоо олноо цуглдсан байгаа хүмүүс чинь нэг хараад хөөрдөг гэх юм уу? Ямар нэгэн үр дүнд хүрэх юм байна гэдэг итгэлтэй болоод өөрсдөө юу шаардж эхэлсэн бэхээр хэвлэлийн эрх чөлөө
шаардж байна. За авилгатаа тэмцгийг шаардж ингээд оюутнууд жигсаад эхэлсэн. 1 сая гэдэг ч одоо тарах боломжгүй болж ирж байна. Манайх амын 3-1 шүү дээ. За цөөхөн бол одоо юу гэдгийг ганц хоёрын наан санаас аваад шарнт хийгээд ч юм уу мэдгүй тэгж яагаад ингээд зогсоолох айлган сүрдүүлээд ч юм уу. Гэтэл 1 сая л болчихор ч одоо бүр зориг ороод төрийн эргэлт хийх хэмжээний бас төгөөд эхэлж зогсох боломжгүй. За ингээд Хятадын засгийн газар коммунист нам ямар арга хэмжээ авсан бэ гэхээр бүгд л мэдж байгаа. Ийхүү 1989 оны 6 сарын 3-нд орой 10 цагийн үед гал нэг зөвшөөрөл за танкийг Тяньаньмэний талбай руу оруулсан байдаг. За энэ тухай за яг энэ одоо 1989 оны 6 сарын 4-нд тэр талбай дээр юу болсныг бол бүрэн гүйцэж ерөөсөө мэддэг байхгүй. Угаасаа мэдээлэл байхгүй шүү дээ. Бүгднийг дарсан. Ерөөсөө хүчээр дарсан. Бүр тэр тухай интернетээр Хятадд одоо хүртэл Тяньаньмэний талбай энтэй холбоотой хайлтууд нь ерөөсөө хориотой байдаг. Яг гэвэл энэ маш эмзэг сэдв болж хөрсөн. Яг эмзэг сэдв болж хөрсөн бэхээр тэр танкууд оюутнууд дээр ерөөсөө тэр чигээр л явсан гэж зарим нь ярьдаг. За бид нар тэрийг бол нарийн сайн мэдгүй. Бүх одоо энд одоо амь алдсан оюутнуудыг нууцаар бүгднийг юу яасан чандралсан гэж бас янз янзаар ярьдаг л та. За алдан тооцоо юугаар бол одоо мэдээлж байгаа бол Хятадд өөрсдөө 200-аас 300 унаас орсон гэж үздэг юм лээ. За энийг бол бусад одоо олон улсын байгууллагууд бол за 10,000 бах 2,600 бах гэж бол ярьдаг. Ямар ч байсан энэ чигсагчдын дээгүүр зүгээр л ямар ч хайр найргуугаар танк нь явцсан байдаг. За энэ бол одоо дэлхийд дахинд бас 6 сарын 4-нд ил болж исэн ийм юм боллоо гэдэг ил болж исэн өдөр. Маргааш нь болсон 6 сарын 5-нд болсон нэг бичлэгнүүд дэлхийд хамгийн алдартай байдаг. Танк явж байгаа хүний өдөөс нэг хүн зогсчоод тэгээд нөгөө хэрүүлээд байдаг тийм. Одоо манай найруулагч одоо яг харуулж байна. Яг өгсөн байна тийм зургийг. Энэ гэхдээ яаж ийм амар харгас шийдвэр гаргадаг юм бэ бурхан минь. Яг зөв би өөрөө ингэж өнцгөр л юм. Коммунист дэглэм гэх юм уу коммунист итгэл үнэмшлийн алдаа нэндээ байна л да. Миний бодлоор шүү. Ууг нь бол ингэж бүгд нийгмийн харааж явах зүүнний үзэл магадгүй тийм буруу биш байж магадгүй. Тэр зөв буруудгийн асуудал биш. Энэ тэнцвэрийн асуудал байхгүй юу? Коммунизмыг бий болохын тулд нэг нам л ирэх байна гэж. Нэг нам гэдэг бол өөрөө ингээд нам дээр ингээд гацж штэ тийм. Ганцхан одоо нэг бүлэглэлийн эрх мэдэл болчоор энэ байр суурь тавьж өгөхгүй. Хэрвээ энэ асуудлыг шийднэ гэвэл байр суурь тавьж ийж л энэ асуудал шийдэгдэх болохоор ерөөсөө л энэ одоо дүрийн эрхэнд байгаа хүмүүс байр суурь тавихаас өөр аргагүй нөхцөлд хүрч байгаа гэж хэлж болно л да. Энэ одоо ингээд 1 сая иргэд болсон цаашдаа 10 сая болвол яа ингээд төрийн эргэлт болох магадaltaй эрсдэлтэй болсон учраас ерөөсөө ганц сонголт нь магадгүй төрийн эрхэндээ төрийн эрхээ хадгалж үлдэхийн тулд хүчээр дарьяа л гэсэн шийдвэр байсан баг те. Тэгээ ингээд шуналтай гэхэд бүр арай л дэндүү шуналтай юм үйлдэл байх юм а тий. Яаж гэж одоо миний санаанд л ингээд ортгүй байхгүй юу? Одоо за энэ талаар ширэд явах тий. За 7 цаг эндээс юу гэсэн бэ? Амар хядлага үйлдсэн гэсэн гэж чулуун бодлогосонд орж битсэн байна. Шууд дайрсан гэдэг нь бараг л үний юм билээ дээ гэсэн байна. Амар хядлага үйлдсэн гэсэн байна. Энэ нөгөө нэг одоо мэдгүй би ер нь бол ингээд яг миний үзэл болохоор зүүнний барууны гэхээс илүү би зүгээр л хүндрэлтнийг аягаа хүнлэг байгаасай л гэж боддог байхгүй юу? Тэр чинь зүүнний гэж хэлж байгаа юм тий. Тэгээ уг нь бол тийм л дээ. Гэхдээ өрсөлдөөнд дургу бол биш өрсөлдөөн байх хэвээр. Гэхдээ ямар ч тохиолдолд ер нь бол нэг тийм амар хайр найргүй алан хядаан гэхээс илүү жоохон нэг тийм хүнлэг байгаасай л гэж хүсдэг аль шийдвэр дээр. Тэгээд энэ гой бодолтой байна. Хүүхэн бодолтой байна. Харин тийм ээ. Мэдгүй тэгээд аягаа харгислээд юм шиг л хүний тэр нөгөө цаана нуугдсан эрх мэдлээсээ татгалзаж чадахгүй бууж өгч байгаа нэг тийм юмаа булаалгах байгаа юм шиг ийм мэдрэмжтэй хүнийг нэг ийм зүйл хийхэд л хүрэгдэл юм байл л. За энэ хүрээд 7 цаг 50 минут болсон шүү дээ. Таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байна гэсэн үрэтээр интернет имлэг хамтран ажилласан. За мөн кафе Паскучи хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоор үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг улаан сонсороо 8 цаг 10 минутаас та мэдхүү нэвтрүүлгээрээ эргээд уулзцаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.